Хууль зүйн шинжилгээ ухаан хөгжих хэрэгцээ бол үнэхээр байна. Анх 2015 онд эрүүгийн хуулиас гүтгэх болон дормжлох гэмтрийг авч ирсэн. Яагаад авч ирсэн бэ гэхээр энэ төрлийн гэмтэргүүд иргэн эрхий эдлэх гэхээс илүүтэйгээр хуучин удирдагчийн нэр төрийг хамгаалах, нам засгийг өргөмжилж дээш нь иргэнээс илүү үнцэнтэй байлгахад эрүүгийн хуулийн тэр хэсгүүд ашиглагддаг байсан. За гэтэл 19 онд худал мэдээлэл тараах гэдэг гарчгандор гүтгэх гэмтрэг буцаж бичигдсэн. Буцаж бичигдэхдээ социализм үеэсээ 7 дороор бас бичигдсэн. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ гүтгэх худал мэдээлэл тараах гэдэг гэмтрийн ард төрийн байгууллага өөрөө гомддог болсон иргэндээ. Бидний ажил хэргийн нэр үндэд халдж яана гэдэг байдлаар төрийн байгууллагууд өөртөө байгаа их усүр хуулийн боломжоо ашиглаад иргэнээ эрүүгийн хуулиар айлгадаг жишг тогтож эхэлсэн. Шүүхээс тийм шийдвэр гаргаж эхэлсэн. Хуулийн байгууллага дээр цагдаа дээр шалгаж байгаа хэрэгүүдийн дийлэх нь ерөөсөө төрийг шүмжилж болохгүй, даргын үйл хэргийг өөрөөр харж болохгүй гэдэг ийм хандлага руу нийгмийг түлхэж эхэлсэн. Тийм учраас үндсүүлийн цэцгийн дүгнэлтэнд дурдгдсан маш олон саналтай бол санал нэг байна. Бид бол үндсүүлийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. Гэхдээ дахиад бид үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль тогтоомжоо боловсронгуй болох хэрэгцээ байна гэдгийг харагдаж байна. Монголын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийг уншаад үзээрэй. Үндсэн хуулийн цэц хууль үндсэн хуульд нийцэж буй эсэхээр дүгнэлт гаргана гэж бичсэн байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарах эрхгүй. Гэтэл одоо хүртэл бид улсын их хурал дээр үндсэн хууль зөрчсөн гэдэг цэцгийн дүгнэлтийг авч хэлцэж байгаа. Үндсэн хуулиа биднес цэцэнч тэр улсын их хурланч тэр зөрчмөргүй байна. Үндсэн хууль дээр маш тодорхой байгаа. Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ улсын их хуралд оруулна гэж хэлж байгаа. Гэтэл одоо үндсэн хуулийн цэц зөвхөн хаалга давал шийддэг болсон. Заримдаа энэ дүгнэлтийг улсын их хурал хилцэж болохгүй гэж хэлдэг болсон. Аль нь үндсэн хуулиа дагаж мөрдөж дээдлэх тухай ярихгүй бол үндсэн хуулийн чинь манаач өөрөө үндсэн хуулийг тогтоогч болоод өөрөө үндсэн хуулийг үгүйсгэж болоод тойрцсон байгаа энэ асуудлыг биднээс бас эргэж харах хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн энэ үндсэн хуулийн дүгнэлт бол иргэний үндсэн эрхтэй холбоотойгоор маш сайн үндэслэлтэй, маш сайн гарсан шийдвэр. Гэхдээ дахиад бид үндсэн хуулийг цэцгийг үнэхээр үндсэн хуулийн шүүх болгоё гэж бодож байгаа бол иргэний үндсэн эрхийн холбоотой маргааныг шийдэх эрхт мэдлэлтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол үндсэн хуулийн цэц өөртөө байхгүй улсын их хурлын үйл ажиллагаа үндсэн хууль зөрчиж нүгүү гэдэг бараг шийдээ явж байгаа шүү дээ. Үндсэн хуулиар үндсэн хуулийн цэцэд ийм их олгоогүй. Гаргасан шийдвэр дээр дүгнэлт гаргах хэрэг л байгаа. Баттбаатар гишүүн. Энэ хариулах юм байна. За Батбаатарын энх хоёр гишүүн асуултанд хариулна. Тэмүүжин гишүүн асуусан. За улсын их хурлын итгэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд бас нэг ойлголтын залруулга гаргахгүй сая хэлцүүлгийн шатнд нэг ийм яваад явчих шиг боллоо. Цэцвэл энэ гүтгсэн хүний гүтгэж байгаа энэ харилцааг ерөөсөө эрүүгийн хуулиар зохицуулж болохгүй гэж бол хэлээгүй шүү. Одоо ийм гэмт хэрэг байж болохгүй гэж бол цэцгийн дүгнэлтэнд байхгүй. За энийг нэгдүгээр залруулчмаар. За хоёрдугаарт цэцгийн дүгнэлтэнд хүний итгэл үнэмшилтэй байх эрхийг зөрчсөн гэж бас цэц үзээгүй. Итгэл үнэмшилтэй байх үндсэн хууль заасан эрхийг бол зөрчөөгүй байна гэж үзсэн шүү. Та бүхэн цэцгийн дүгнэлтийн хоёр дахь залтыг хараарай. За цэцгийн дүгнэлтийн бид яг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлыг ярихдаа нөгөө талд нь савх ийм эрсдлийг гаргаж яриад байгаа. Нийтдээ 5 жилийн хугацаанд 840 орчим хүн энэ гэмт хэрэгт ял шийтгдсэн байна. Энэний 88.5% нь цахим орчинд хүн гүтгсэн байна. Цахим орчинд шүү. За хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч бол тухайн дээл шийдэгдсэн хүний 15% хэтрэхгүй байна. Тэгэхээр
Тэгэхээр энэ нөгөө хэвлэн нийтлэх эрхчлөөтэй ганцхан холбоотой асуудал биш шүү. Ерөөсөө хүн хүнээ гүтгэж болдго юм уу? Доромжилж болдго юм уу? Хүний нэр төр хамгаалагдах ёстой юм уу? Хамгаалагдах ёсгүй юм уу гэдэг асуудал цаана яригдана. Бид одоо эрх чөлөөний тухай үзэл санааг ярьж байгаад ерөөсөө хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн нэр төрийг эрүүг хуулиар хамгаалахгүй болох юм руу явж байгаа. За энэ бол нэг жил ч явахгүй. Хамгийн арчилсан гэж байгаа бүх улсад хүний нэр төр эрүүг хуулиар хамгаалагддаг. Бүх улсад. Та бүхэн эрүүгийн хуулиар хамгаалагддаггүй хүний нэр төрөө хамгаалдаггүй тийм улс одоо тэрээр харна. Би одоо энэ судалгааныг харьцуулаад байж байна. Харин улс орнууд хорих ялтай байна. Өндөр торгуултай байна. Зорчих эрх хязгаарлах бид нар бол харин манай улс бол 450 мянгаас 1.2 сая төгрөгөөр торох ялтай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байна. Бид нар хорих ял байхгүй улс шүү харин. Эсвэргээр энэ харьцуулсан судалгаанд оруулсан улсуудаас манай улс эрүүгийн хуулиараа хамгийн бага эрүүгийн ял шитгэл ногдуулдаг улс байна. Хүний нэр төрийг шүү. Хүний нэр төр яснаас илүү одоо үнцэнтэй гэж ярьдаг. Нэр уграхаар яс угар гэж ярьдаг. Хүний нэр төрд халдснаас болж амиа хорлдог. Хүний амны үнэтэй шүү. Ялангуяа бизнесийн компаниудын нэр төр бол хэдэн тэрбумаар үнэлэгддэг. Ялангуяа одоо том дэлхийн үндэстэн дамсан корпорациудын Apple брендийн одоо юм уу Coca-Cola брендийн оюуны өмч бол тэрбум долларуудаар яригдана. Ийм үнцэнтэй ч. Энэ дээр ямар ч ял шийтгэл байх ёсгүй тухай асуудал бол нөгөө талдаа нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдал, сахилга хариуцлагатай бас холбоотой асуудал байгаа шүү гэдэг